Бид нар дээжийг шүүж байх нь ямар чухал болох талаар ярилцсан. Үүнтэй адилхан хөдөлгөөнд фазигч гэсэн маш сайн шүүж байх хэрэгтэй. Гэхдээ шүүж байх явцад шүүлтүүрээс ч юм уу ямар нэмэлт зүйлээс бохирдохгүй байхад маш сайн анхаарах ёстой. Энэ чиглэлээр бид нар бас нэг судалгаа хийсэн байгаа. Энэ мэдээллийг манай сайтаас мөн татаж авах боломжтой. Бид судалгаанд хэд хэдэн үйлдвэрлэгч ханган нийлүүлэгчдээс авсан шүүлтүүрийг ашигласан байгаа. Энэ хоромото графаас харахад зарим нэг шүүлтүүрүүд нь тодорхой хэмжээний бохирдлуудыг багажаар гүйж байгаа дээж рүү оруулсан болохыг харж байна. Энэ хамгийн доод талын хоромото грам бол шүүгээгүй метанолынх байна. Түүний дээр байгаа нь манай үйлдвэрлэн гаргасан шүүлтүүрийг ашигласан. Өнөөдөр зах зээлд маш олон үйлдвэрлэгчдийн гаргасан шүүлтүүрүүд байгаа. Энэ жишээнээс харахад таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүн эргээд шинжилгээний явцад ямар нэгэн асуудал учруулахгүй, өөрөөр хэлбэл дээжийг бохирдуулахгүй гэдэгт итгэлтэй байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл та найдвартай тохирсон шүүлтүүрийг хэрэглэх сонголтыг зөв хийх хэрэгтэй. Тэгээгүйгээс болж шүүлтүүрээс ямар нэг зүйл дээжинд орж бохирдуулснаас шууган буюу саад хоромото грам дээр мэдрэгдэнэ. Хэрвээ та бүхэн яг ямар төрлийн шүүлтүүрүүд хэрэгтэй талаарх мэдээлэл заавар зөвлөмж авах хэрэгтэй. Олон сонголттой байгаа бол онлайн байр шиг сонголт хийх зааврыг авах боломжтой. За одоо бид нэр сүүлийн хэдхэн зүйлийн талаар ярилцах үлдлээ. Үүнд өндөр болон бага pH, бага нь болон дээжинд температур хэрхэн нөлөөлөх, мөн даралтны талаар ярилцъя. Иончдаг нэгдлүүдийн хувьд баригдах хугацаа нь тухайн pH-ээс нэлээд хамааралтай байдаг. Ионжидгүй нэгдлүүдийн хувьд хамгийн сайн баригдах хугацааг үзүүлдэг. Тийм учраас pH нь бага байхад хүчлүүд хамгийн сайн байдаг. Хамгийн бага pKa-тай нэгдлийн хувьд өндөр pH-тэй орчинд хамгийн бага баригдах хугацааг үзүүлж байна. Жишээлбэл ацетилсалитыг хүчлийг авч үзье. Хамгийн бага pKa-тай байна. Харин pKa руу нь дөхөж ирэхээр баригдах хугацаа нь багасч байна. Харин коденийг харах юм бол pKa нь 8.0 бөгөөд pH нь ихсэх тусам баригдах хугацаа нь бас ихсэж байна. Тийм учраас pH-с хамаарах энэхүү аргыг сайн эзэмшиж чадах юм бол шинжилгээний аргачлалыг хөгжүүлэхдээ хамгийн тохиромжтой pH орчныг сонгоход маш чухал хэрэгтэй. За өөр нэг жишээг харцгаая. pH нь 2.7-той байхад энд хэд хэдэн нэгдлүүдийн пикүүд гарч ирсэн байгаа боловч суурь нь тогтворжоогүй байна. Дараагийн жишээн дээр суурь нь тогтворжиж наривчлаг сайтай болсон байгаа бөгөөд агуулгадж байгаа нэгдлүүдийн салгалт ч сайн явагдаж харин баригдах хугацааны хувьд өөрчлөлт орсон байна. Мөн 3 дахь жишээн дээр pH 7 байх үед мөн суурь нь тогтворжиж наривчлаг сайтай болсон бөгөөд салгалтын хувьд ч гэсэн өөрчлөгдсөн байна. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр шинжилгээнийхээ хамгийн тохирсон аргачлалыг боловсруулахын тулд pH-ийн орчинг нь янз бүр байлгаж хамгийн сайн наривчлал салгалт өгөх орчинг нь сонгоорой. Багныг сонгохдоо жишээлбэл энд харуулж байгаа Eclipse Plus-ыг pH 2 болон 9 байхтаж гэсэн сайн байсан. Өөрөөр хэлбэл нэг багнан дээр өөр pH орчныг туршиж үзэж болно. Өөрөөр хэлбэл чухам юунаас болоод өөрчлөлтүүд гараад байна вэ гэдгийг олж тогтооход энэ бүхэн хэрэгтэй. Энэ тохиолдолд багныг сольсноор буюу багнанд явагдах химийн орчныг солилгүйгээр зөвхөн pH орчныг солиход ямар өөрчлөлт гарахыг мэдхэд энэ туршилтууд хэрэг болно. Өөр бас нэг жишээг дурдвал pH 3 байх үед суурийн наривчлалыг харах боломжгүй байна. Харин 3-аас 7 болоход маш сайн наривчлалтай болж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрглэж байгаа баганд асуудал байхгүй, харин шинжилгээ хийх аргачлалд асуудал байсан байж болох юм. Температурч гэсэн салгалтыг сайжруулахад эерэг нөлөөлөх хүчин зүйл болж чадна. Тийм учраас температурыг нэмэгдүүлэхэд баригдах хугацааг багасгадаг бөгөөд мөн хоромото грам дээр гарч байгаа пикийн хэлбэрийг ч гэсэн одоо бидний энэ харж байгаа шиг зөв дүрстэй болгож өгдөг. Энд харагдаж байгаа шинжилгээнүүд 25 градусаас 80 градус хүртэл нэмэгдүүлэхэд өндөр температурын нөхцөлд илүү сайн илрүүлэлтийг хийж зөв дүрстэй маш сайн пикийг гаргаж байна. Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд температурын хэмжээг нэмэгдүүлснээр пикийн хэлбэр дүрсч гисэн сайжирсан байна. Гэсэн хэдий боловч дандаа ийм байна гэж бас хэлж болохгүй. Манай хамт ажилдаг хүний хийсэн шинжилгээний үзүүлэлтүүд байна. Дээжинд хэд хэдэн витаминуудын шинжилгээг хийсэн бөгөөд яг энэ витамины хувьд 25 градусаас 35-45 градус болгож нэмэгдүүлэхэд пикийн хэлбэр улам муу болсон байна. Энэ юг хэлэх гээд байна мэ гэвэл та шинжилгээнийхээ зөв аргачлалыг гаргахын тулд pH-ийн орчин болон температурын хэмжээг янз бүр болгож олон аргаар туршиж байж хамгийн тохиромжтой шинжилгээ явуулах нөхцөл аргачлалыг олох болно. Өөр нэг сануулгах зүйл нь өрөө тасалгааны температурын тухай ойлголт. Хүмүүс тасалгааны температур гэж их ярьдаг боловч үнэн хэрэгтээ тасалгааны температур бүх өрөөнд адилхан байдаггүй учраас үүнийг бас бодолцох хэрэгтэй. За, одоо дээжний талаар ярилцгаая.
Ялангуяа дээжний матриц буюу дээжний их материалд байж болох бусад холцоодыг хэлж байна. Энэ бол үнэхээр асуудал дагуулсан зүйл бөгөөд ялангуяа бид нар 2 микрон багнаар дамжих дээжний тухай ярьж байгаа тохиолдолд. Багнууд маш өчүүхэн жижиг нүхтэй байдаг. Энэ дэлгэцэн дээр бид цусны плазмаг шинжилсэн үр дүнг харж байна. Ногоон өнгөөр 0.2 микрон шүүлтүүрээр шүүсэн. Хөх өнгөөр шүүгээгүй. Улаанаар центрифугаар эргүүлсэн плазмаг тус харуулсан байна. Хүснэгтнээс харахад шүүлтүүрээр орсон плазмагийн дээжийг уншуулсан багны ашиглалтын хугацаа шүүгээгүй дээжтэй харьцуулахад хамаагүй удаан буюу насжилт сайтай байгаа нь харагдаж байна. Тийм учраас дээжийг уншуулахын өмнө энэ талаар сайн анхаарч ач холбогдол өгөх хэрэгтэй. Яагад гэвэл бохирдол ихтэй дээжийг шүүснээр таны багны ашиглалтын хугацаа уртасдаг. Ялангуяа 2 микрон багныг ашиглаж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд дээжин дэх бохирдлын асуудал хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл болдог. Мөн 3.5 болон 5 микрон багнуудыг хэрэглэхэд ч гэсэн. Яагад гэвэл энэ бол маш өчүүхэн хэмжээ. Бохирдол ихтэй дээжтэй ажилласнаас болоод багнуудад бөглөрөл үүсдэг. Үүнийг арилгахад маш хэцүү байдаг учраас ихэнх тохиолдолд баг нь хэрэглэх боломжгүй хаяхад хүрдэг. Энэ асуудлаас зайлсхийхийн тулд 0.2 микроны шүүлтүүрээр бүх дээжүүдээ багжинд оруулахаас өмнө шүүж байх хэрэгтэй. Энэ бол маш чухал гэдгийг дахиад хэлье. Өөр нэг хроматографт нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдэд тариураар багжинд оруулж байгаа дээжний хэмжээ мөн дээжний уусгагч бодисууд ордог байна. Энэ дэлгэцэн дээр харуулж байгаа тохиолдолд 4.6-г харьцах нь 150 мм багантай юм байна. Харьцангуй боломжийн хэмжээтэй байна. Нэг тариураар оруулах дээжний хэмжээ 30 микролитр, 30 мл биш шүү. Хөдөлгөөнд фаз нь 18% ацетонитрил. Харин уусгагч нь 100% ацетонитрил байгаа учраас 30 микролитр ацетонитрилийг тариураар багж руу оруулна гэсэн үг. Энэ тохиолдолд юу болох вэ гэхээр 100% ацетонитрил нь хөдөлгөөнд фаз болох 18% ацетонитрилтэй зохицох хэрэгтэй болно. Гэтэл 18% ацетонитрил гэдэг бол их удаан хөдөлгөөнд фаз юм. Гэтэл бидний дээжин дэх зарим химийн нэгдлүүд маань уусгагч хөдөлгөөнд фаз хоёр хоорондоо зохицох гэж байх явцад аль хэдийнэ төрүүлээд баган дундуур яваад өгөх бөгөөд нэгэнт зохицох процесс дуусч байхад бүх нэгдлүүд тархаад яваад дууссан учраас ямар ч хроматограф гарахгүй байж болно. Хэрвээ та эхнээсээ алдаа гаргах юм бол цаашдаа явандаа засарна гэж байхгүй. Яг адилхан 30 микролитр дээжийг тариураар оруулсан уусгагч нь хөдөлгөөнд фазтай адилхан байна. Гарч байгаа үр дүнг нь та харж байна. Маш зөв хэлбэр бүхий пикууд гарч байна. Энд дараагийн нэг жишээ байна. 4.6-г харьцах нь 50 мм багантай. Дээжний уусгагч нь 60% ацетонитрил. Хөдөлгөөнд фаз нь 20% ацетонитрил. 20 микролитр дээжээс эхлээд 50 микролитр хүртэл дээжний хэмжээг нэмэгдүүлсэн. Дараа нь 100 микролитр хүртэл нэмэгдүүлэхэд өмнөх хроматографтаар гарч ирж байсан пикүүд салж эхэлсэн. Энэ үзэгдэл их түгээмэл тохиолддог. Тийм учраас ийм зүйл болох магадлалтай учраас та бүхэн байнга таны багжинд оруулж байгаа дээжний хэмжээ хэдүүлээ. Дээжний уусгагч нь ямар бодис болох, хөдөлгөөнд фазын уусмалтай хэрхэн зохицох магадлалтай гэх мэт зүйлүүдийг бодолцож үзснээр ийм үзэгдэл болохоос урьдчилан сэргийлж чадна. Хамгийн сайн арга бол эхлээд бага хэмжээтэйгээс эхэлж явуулах. Хэрвээ та хүчтэй уусгагч ашиглаж байгаа бол дээжнийхээ оруулж байгаа хэмжээг багасгах. Хамгийн тохиромжтой нь аргачлалыг эхлэхдээ хамгийн хүчтэй уусгагчаас эхлэх хэрэггүй юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд хроматограф гэдэг бол маш хүчтэй шинжилгээний арга хэрэгсэл. Гэхдээ энд бас хэцүү, заавал тооцож үзэж байх ёстой асуудлууд байдаг. Хроматографийн тухай хэдий ч их мэдэж ойлгоно, гарч болох асуудлуудыг ухаарч ойлгоно, асуудлуудыг зөв шийдвэрлэхэд илүү хэлбэр байх болно. Ялангуяа ийм төрлийн сургалт семинарт суух, мэдээллийг унших зэрэг нь танд улам их мэдлэгийг олгох бөгөөд учирч болох бэрхшээлүүдийг даван туулахад тус болох болно. Бид сая цөөхөн хэдэн хамгийн гол гэсэн асуудлуудыг авч үзсэн. Гэхдээ энэ бол бүх байж болох, гарч болох асуудлууд гэсэн үг биш шүү. Ингээд та бүхэнд өнөөдрийн ярьсан сэдвүүдтэй холбоотой адилхан асуудлууд тулгарч байсан бол бидэнтэй хуваалцаарай. Бидэнтэй холбоо барих хаяг дэлгэцэн дээр гарч ирсэн байгаа. Та бүхнийг анхаарал хандуулсан явдалд талархаж байна. Баяртай.